бүгдээрээ дуугаа найзгаагаараа камера өгцгөөгөөрөө уранда бэлдээд хамтдаа ураагаа хэлцгээ саунд 하겠습니다. 임수가 바랍니다. За. За бүгдээрээ уранда бэлдээд гараа хаад Recording in Yeah. progress. эрхэмлэж оюун бодлоо Оюун бодлоо Амжилт амжилт. сонсоод уцаа хөдөлгөөнгөө газар тавиад итгэгчээ хөндлөхийг хүсэж байна. 영화를 국장님 나와주세요. 자, 용하원 샤르로스 마스터가 우리야. 죄송합니다. 네, 됐습니다. 제임스가 네, 안녕하세요. 안녕하세요. 제 소리 잘 들리죠? 들리네요. 네, 제가 정말 좋아하는 이 팀에 저를 초대해 주셔서 너무 감사합니다. Тэгээ миний маш их хөндлөж явдаг энэ багийн энэ уулзалтанд ингээд өрсөнд маш их баярлалаа гэж хэлмээр байна. 네. 저는 지금 이제 애터미 사업을 제법 좀 몇 년을 했어요. 진행을 했습니다. Миний хувьд бол Atomy бизнесийг нэлээдгүй олон жил эрхэлж байгаа. 제 파트너 분들도 지금 몽골에 이제 많은 분들이 지금 열심히 활동하고 있어요. Миний партнерууд ч гэсэндээ Монголд одоо хичээнгүйлэн Atomy бизнесээ хийж байгаа. 그러면 제가 PPT 공유를 하면서 그 안에 제 소개도 같이 있으니까 공유하도록 할게요. Би бэлтгэсэн презентацийн та бүхэнд дэлгэнгээ зураг харуулнгаа семинараа эхлэе. 공유가 되고 있죠? 공유 잘 됐죠? 됐어요. 네, 좋습니다. 자, 저 Y 애텀이 나한테 애텀이란 어떤 것인가? 입니다. За тэгээд яагаад Atomy-г сонгох болсон? За Atomy гэж миний хувьд юу вэ? 자, 저는 애터미를 하기 전에 12년간 프랜차이즈 자영업을 했었어요. За би Atomy бизнесийг эхлэхээс өмнө GS25 гэдэг Монголд дэлгүүрүүд байдаг тийм. Энэ дэлгүүрийн салбар дэлгүүрийг ажилуулдаг байсан 12 жилийн хугацаанд. 제가 작년 2024년 몽골에 3번을 갔는데 GS25 되게 많더라고요. За би 2024 онд Монголд 3 удаа очсон. Тэгээ очиод харах нэ GS25-ын салбарууд бас нэлээдгүй олон байлээ. GS25를 5년 했어요. 12년 동안 아니에요? GS25는 5년 했어요. GS25의 яг нөгөө 프랜차이즈 салбар дэлгүүрийн бол 5 жилийн хугацаанд ажилласан гэнэ. 그 옆에 유기농 매장 있죠. 유기농 매장을 7년 해서 토탈 12년을 저는 자영업 프랜차이즈를 했어요. За GS25-ыг бол 5 жилийн хугацаанд ажилласан. За хажууд нь нэг органик одоо дэлгүүр байна л да. Тэр дэлгүүрийн салбарыг бас 7 жил хийсэн гэдэг. Нийтдээ 12 жилийн хугацаанд хуваарай бизнес эрхлэгч байсан гэнэ. 여러분들도 아기 키우실 때 좀 좋은 거, 농약 안 한 거, 이런 거 찾아서 먹이죠? За та бүхэн хүүхдтэй те хамгийн сайныг бордоо ороогүй химийн гаралгүй органик бүтээгдэхүүнийг олж хүүхдтэй хоолунд хийж өгдөг, хүүхдтэй авч өгдөг үстэй. 그래서 12년간 자영업을 하다가 그러던 어느 날 이게 뭘까요? 스마트폰이죠? За тэгээд 12 жилийн хугацаанд хуваарай бизнес эрхэлж исэн хүнд нэг зүйл тохиолдсон. Нэг зүйл гарч ирсэн. Энэ юу вэ? 스마트폰 байна. 한국에는 2010년 전후에 스마트폰을 많은 사람들이 갖고 다니게 됐어요. За Солонгост бол 2010 оноос хойш энэ смарт утас гэдэг зүйл дэлгэрээд хүн болгон смарт утастай болсон. 그걸 보면서 저는 딱 이제 나의 오프라인 프랜차이즈 시장은 어렵겠다 이렇게 생각이 들었어요. За тэр байдлыг хараад би нэг зүйлийг бодсон. Тэрний юу гэхээр миний нөгөө нэг хуваарай хийгээд байгаа энэ дэлгүүр чинь явандаа байхгүй болох юм байна гэдгийг ухаарч ойлгосон. 그래서 저는
빨리 다음 사업을 해야 되겠다고 생각했어요. За тэгээд тэр үедээ ухаарсан хүн чинь урдхан шиг өөр одоо цаг үеэ болсон бизнесийг эхлүүлэх хэрэгтэй байна гэж бодсон. 그래서 세 가지의 기준을 정했어요. За тэгээд гурван төрлийн одоо энэ юу шалгуурыг тавьсан байна. 첫 번째는 온라인 비즈니스를 해야겠다. За тэгээд бизнесээ хайсан байх нь шүү дээ. Тэр бизнестэй тэгээ гурван төрлийн шалгуурыг тавьсан. Эхнийх нь бол за онлайн бизнес байх хэрэгтэй байна. 두 번째는 슈퍼마켓이죠. 생필품을 취급하는 슈퍼마켓을 해야 되겠다. За хоёрт нь болохоор өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнтэй супермаркетыг байгуулах хэрэгтэй байна. 왜냐하면 태어나서 요람에서 무덤까지 우리가 죽을 때까지 생필품은 계속 먹고 쓰는 거잖아요. За яагаад вэ гэхээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг бол хүн төрхөөсөө ахуулаад өөхөх хүртлээр хэрэгэлдэг. 세 번째는 프랜차이즈를 해야겠어요. 왜냐하면 내가 능력이 없기 때문이에요. 그래서 저의 성공을 뒷받침해주는 프랜차이즈 형태를 해야겠다. 였어요. Тэгээд гурав дахь шалгуур нь юу байсан бэ гэхээр франчайз буюу одоо салбар дэлгүүрийг ажилуулах хэрэгтэй байна гэдгийг мэдсэн. Яагаад вэ гэхээр надад ямар нэгэн тийм их хэмжээний хөрөнгө байхгүй, ямар нэгэн чадвар байхгүй учраас салбар аль хэдийнэ байгуулагдсан тийм салбарыг ажилуулъя гэж шалгуур тавьсан. 자, 우리 10년 후에는 우리가 사는 형태가 어떤 게 바뀔 건가? За тэгвэл 10 жилийн дараа гэхэд бидний одоо амьдарч байгаа энэ нийгэм яаж өөрчлөгдөх болов? 10년, 20년 후에도 바뀌지 않을 아이템이 되게 중요하잖아요. За тэгвэл өөрчлөгдөхгүй зүйл бараг байхгүй тий. За тэгвэл 10 жилийн дараа ч гэсэндээ өөрчлөгдөхгүй байх зүйлүүд яг юу вэ? Яага вэ? 그렇게 찾다가 애터미가 왔습니다. За тэгэж хайж явсаар байгаад Atomy-д очирсан. 그래서 제가 이제 회원가입을 하고 사이트에 들어가서 제가 쭉 보기 시작했어요. За тэгээ би Atomy-гийн бүртгэлийг, гишүүний бүртгэлийг хийлгээд сайт руугаа ороод судалж эхэлсэн. 제 코드로 로그인해서 회사 제품 마케팅 플랜을 쫙 보는데 몇 시간을 봤던 것 같아요. За тэгээд өөрөө нөгөө гишүүний бүртгэлтэй болонгуудаа ID-гаараа нэвтэрч ороод компани танилцуулгыг үзсэн гин бүтээгдэхүүнүүдийн нэг нэгээр нь харсан гин маркетингийн танилцуулгуудын бүр нэг бүрчлээ харсан. Тэгээ нэг дор хичнээн цагийг зарцуулснаа бас мэдэхгүй байна. Маш их хугацаа зарцуулсан. 여러분들도 저처럼 굉장히 신중하게 검토하고 애터미 사업을 선택했을 거라고 생각을 합니다. Та бүхэн ч гэсэндээ надтай адилхан Atomy бизнесийг эхлэхдээ маш чухлаар хүлээж авч маш нарийн судлаж орж ирсэн гэж бодож байна. 네. 그래서 우리 몽골에서도 제가 있는 한국에서도 세미나를 통해서 회사 제품 마케팅 플랜을 우리가 또 점검합니다. Бид бүхэн бүгдээрээ ялгаа байхгүй. Компани танилцуулгыг дахин сонсож, дахиж нэг дүгнэн, бүтээгдэхүүнээ дахин нэг хэрэглэж, дахин нэг эртгэлтэй болно. 그리고 저에게는 정말 또 중요했던 게 있어요. 프랜차이즈라 그랬잖아요. 정말 성공 시스템이 굉장히 튼튼한 시스템, 요것들을 제가 또 체크하기 시작했어요. За тэгээд би юу гэлээ те өөрөө их хэмжээний хөрөнгөгүй, өөрөө тийм чадваргүй учраас нэг салбар дэлгүүр байх хэрэгтэй гэсэн шаардлага тавьсан байсан те. Тэгэхээр Atomy-д энэ салбар дэлгүүр гэдэг маань систем нь аль хэдийнэ босцсон найдвартай систем байх хэрэгтэй гэдэг шалгуурыг тавьсан. 자, 그럼 한번 볼게요. 자, 회사가 지금 본사가 한국에 있지만 전 세계가 스마트폰을 통해서 어차피 내가 비즈니스가 아니라도 다 연결되게 돼 있잖아요. 그죠? За тэгээд одоо бол Atomy-гийн төв офис нь Солонгост байрладаг. Хэдий Солонгост байрладаг ч гэсэндээ дэлхийг холбосон энэ том системийг бүтээж чадсан байгаа. Дэлхийд бол нэг нэгнээсээ дандаа уялдаатай холбоотой юм сүлжээ аль хэдийнэ үүссэн байдаг. 한국에서 젊은 친구들이 스마트 스토어를 하나 갖는 거를 굉장히 소망하고 있어요. 몽골도 아마 그럴걸요? Одоо бол орчин үеийн залуучууд смарт утсан дээр өөрийн гэсэн бүтээсэн одоо тэр платформ буюу өөрийн гэсэн тийм стортой болохыг хүсдэг гинэ. 그런데 우리는 신경 안 써도 돼요. 회사가 다 해주잖아요. За тэгвэл бид нар тийм зүйл санаа зовоод байх шаардлага байхгүй тий. Atomy компани бүгдийг бий болгоод тавьсан байгаа.
음, 요 뒤에도 나올 건데 회사가 2009년에 오픈해서 2021년에 우리 한국 포함해서 글로벌 총 매출이 2조 2천억이나 됐다는 거는 다 아시죠? За тэгээд 2021 оны байдлаар тий нэгдсэн мэдээлэлээр бол компани нийт борлуулалт 2 их найд давсан. 그리고도 회사는 목표가 무조건 1등주의예요. 그래서 지금 요 옆에 표도 보시면 2030년까지는 글로벌 1등이 되기 위해서 6조의 매출을 목표로 하겠다고 얼마 전에 한국에서 발표를 했어요. За тэгээд Atomic-ийн амжилт бол тасрахгүйгээр үргэлжлэнэ гэж одоо мэдээлэлүүд гарсан байгаа. 2025 оны зорилт бол 2030 он гэхэд бүр маш их хэмжээний одоо хэдийн их найдын орлогыг бий болгоод дэлхийн номер 1 болохоор одоо зорилтыг тавиад ажиллаж байгаа. 회사가 6조가 되는 2030년이면 이 방에 계신 분들이 스타마스타는 다 가 계실걸요? За тэгээ компани орлого 6 их найд болчих юм бол бид бүхний одоо өнөөдөр энэ семинарт орж ирсэн бүх хүн Imperial Master болцсон байна гэж боддоо. 애터미 회사가 2009년부터 2023년까지 누적 수출액이 지금 15억 달러를 돌파를 했고요. За тэгээд 2009 онд байгуулагдсан цагаас хойш 2023 оны хүртэл бол нийт хуримтлагцсан одоо юу борлуулалтын хэмжээ нь 15억 달러 гэдэг нь. 한국 본사 직원 수도 2009년에 비해서 2023년 11배나 많이 성장을 했어요. За Солонгос дахь төв компани ч гэсэндээ 2009 онд онсаа 음. 21 ажилтнтай байсан бол одоо 234 ажилтнтай болсон гин. За тэгээ гадаад дахь ажилчдаа бүгдийг нийлүүлэх юм бол 467 компани ажилтнтай болжээ. 해외 26개국의 임직원 수도, 직원 수도 467명이나 된다는 거예요. 회사가 엄청 성장하고 있죠? Тэгэхээр компани бол бидний төсөөлөөжгүй маш их амжилтыг маш хурдтай ингэж өсөн дэвшиж байгаа нь харагдаж байна. 2009-оос 2023 онд экспортын нийт дүн нь 1.5 тэрбум доллар юм биш үү? болсон байна гэнэ. 이게 우리 몽골 팀들은 잘 모르시겠지만 제가 이 표를 왜 가지고 왔냐면 한국에서는 이 CCM 인증이 엄청난 이 회사의 그 신뢰를 주는 마크거든요. За тэгээ Монголд бол энэ тэмдгийг сайн мэдэхгүй ч гэсэндээ CCM тэмдэглэгээ нь бол Солонгостой маш сайн чанартай хэрэглэгчдийн төлөө гэсэн компани болохыг илтгэдэг юм тэмдэг байгаа. 요거는 소비자가 인증을 해주고 그리고 이제 기업을 관리 감독하는 거기에서도 공정거래위원회라고 있어요, 한국에. 거기에서도 인정을 해주는 요 마크예요. За тэгэхээр хэрэглэгчдийн төлөөх төв гэж Солонгост байдаг. За хэрэглэгчдийн төлөөх төв маань хэрэглэгчдээс нөгөө судалгаа авсныхаа дүнд энэ тэмдгийг олгодог. Тэгэхээр Atomy маань өөрөө хэрэглэгч төвтэй компани гэдгийг илтгэсэн тэмдэг бол ялцчихгүй CCM тэмдэг байдаг. 2019년에 이 업계, 마케팅 업계에서 최초로 인증을 받았고 2년에 한 번씩 재인증을 받는데 21년에 재인증 받고 23년에 3차 인증까지 완벽하게 받았어요. За тэгээ энэ тэмдгийг 2 жил тутамд ингэж дахин шалгаруулт юм аль да дахин олгодог хугацаатай байдаг нэг авсан бол анх 2019 онд энэ тэмдгийг аваад одоо ингэ тасралтгүй 3 удаагийн сонголттой явж байгаа гэнэ. 요거는 소비자 입장에서는 상품이나 서비스가 굉장히 믿을만 하다는 증거예요. За тэгээ хэрэглэгчдийн хувьд бол энэ тэмдэг маань бүтээгдэхүүний хувьд маш сайн итгэж болохоор юм компани гэсэн дүгнэлт гэсэн үг. 그리고 기업 입장에서는 굉장히 소비자에게 좋은 이미지로 좋은 서비스, 수준 높은 서비스를 제공한다는 마크예요. За тэгээд компанийн хувьд бол энэ хэрэглэгч төвтэй компани за хэрэглэгчдэд маш гоё бүтээгдэхүүнүүдийг маш өндөр чанартай бүтээгдэхүүнийг санал болгодог гэсэн тэмдэглэгээ. 그리고 사회적으로도 애터미가 소비자에게 선한 영향력을 준다는 이 마크거든요. За тэгээ бас нийгэмдээ маш одоо бусдад хуваалцдаг нийгэмдээ илүү сайнаар нөлөөлдөг юм компани гэдгийг бас илтгэдэг.
애터미가 먼저 받고 아메이도 따라서 받았어요. За Атомын бол нөгөө салбар компаниудаас хамгийн түрүүнд NCCM тэмдгийг 2019 онд авч ирсэн юм байна. За тэгээд Атомын дараа Amway ч гэсэндээ бас дагаад авсан гэх. 음, 그 공정거래위원회에서 우리 박한길 회장님에게 표창장을 드렸어요. 정말 가장 잘하는 업체라고. За тэгээд шудраг өрсөлдөөн худалдааны төвөөс одоо Пакангел ерөнхийлөгчийг магтаад тэр нөгөө шудраг өрсөлдөгч худалдааны төвийн тэргүүн хүртэл ингэж гардуулж өгсөн гэх. 음. 자, 그리고 애터미가 100년 기업이 갈 거잖아요. 그래서 앞으로 길게 미래 중심으로 갈 회사들은 친환경적으로 경영을 해야 한다고 해요. За тэгээ Атомын маань өөрөө маш нөгөө 100 жилийн алсын харааг харж ингэж амжилтаа бүтээж байгаа. Маш уртын алсын хараатай юм компани байгаа. Тэрнийхээ өрөөнд бас байгальд ээлтэй компани буюу одоо эко компани болж байгаа. 요것도 보면은 회사가 긴 미래를 안정적으로 가겠다고 하는 회사의 방향이에요. Тэгэхээр бид нар бас л холын хитийг харж ажиллаж байгаа учраас дэлхийд бол нөгөө ногоон байгууллага, ногоон компани гэдэг тийм тустай бүр одоо юу гэх юм бэ? Тийм зүйлүүдийг жил болгон юу илээ? 네네네네. гаргаад 좋다로 하시면 될 것 같아요. нөгөө 자, нэг 우리 소비자들 먹는 건강기능식품 몸에도 좋고, 화장품도 피부에도 좋고, 그다음 환경에도 좋고, 이렇게 해서 우리 소비자들 건강을 생각해서 미래지향적으로 환경까지 생각하는 기업이라는 거예요. тэгээд Blue Marine энэ нөгөө хөтөлбөрийнхөө хүрээнд бас нөгөө пластик буюу хуванцрын хэрэглээгээ багасгаж байгаа. За мөн бүтээгдэхүүнүүдийнхаа нөгөө нэг үйлдвэрлэлд өөрчлөлт оруулж байгаа. За мөн байгаль орчинд сайнаар нөлөөлж байгаа. Бас нөгөө дэлхийд дахинд байгаль дээлтэй соёлыг түгэх ийм компани болж бас олон улсад танигдж байгаа юм байна. 회사가 제가 생각하는 것보다 훨씬 앞서가는 거에 저는 늘 감동을 하면서 애터미 사업을 하고 있어요. За тэгээ компани маань бидний төсөөлж байгаа ч бүх зүйлүүдийг алс хитийг харж ингэж хөтлөж ирээдүйдээ бэлтэж байгаа нь миний сэтгэлийг их хөдлөгдөг. 여러분들도 그렇죠. Та бүхэн ч гэсэн тэгээд сэтгэлчин хөдөлдөг үстэй. 자, 애터미는 원가율이 굉장히 정말 업계에서 압도적으로 높아요. 원가율이. 그래서 품질 퀄리티가 좋은 제품을 만들어 준다는 거예요. За тэгээд Атомын бол өөрөө зардал хамгийн зардалтай компани гэдэг шалгаруулалт нь 1-р байранд орсон юм байна. Хувь нь бол хамгийн өндөр буюу 47%тай байна. 대표적인 제품 두 가지만 뽑자면 해모임하고 앱솔루트 화장품 있잖아요. За тэгээд Атомигийн бол Hemohim, Absolute Set-ийг мэдэхгүй хүн гэж байхгүй. 우리 앱솔루트 화장품 같은 경우도 지금까지 2017년에 런칭이 돼서 지금까지 누적 1조 매출을 이룩했어요. За Атомигийн 6-тай сет буюу Cell Active сет маань болохоор 2017 онд худалдаанд гарснаасаа хойш нэг их 80-ийн борлуулалттай бүтээгдэхүүн болж шалгарсан. 그리고 해모임 같은 경우는 글로벌 수출 19개국이 나가고 있고요. 그다음에 글로벌 특허가 16개나 있죠. За Атомын Hemohim бол одоо нийтдээ 19 улсын сайтад худалдаалагдж байгаа. За тэгээ олон улсын 16 патентыг авсан бүтээгдэхүүн. 이게 한국에서뿐만 아니고 전 세계 글로벌에 아주 굉장히 탑 오브 탑 정말 멋진 제품이라는 거죠. За тэгээ Hemohim маань борлуулагдаж ихэлсэн газартаа борлуулалтаараа дандаа нэгт ордог бүтээгдэхүүн байгаа. 제품은 이외에도 정말 뭐 치약이라든지 유산균이라든지 칫솔이라든지 정말 전 세계적으로 인기 많은 거 있지만 그냥 대표적인 두 가지만 말씀드렸어요.
За тэгээд атомигийн маш алдартай бүтээгдэхүүнүүд, борлуулалтаараа тэргүүлж явж байгаа бүтээгдэхүүнүүд энэ хоёр бүтээгдэхүүнээр зогсохгүй. Гэхдээ хоёр бүтээгдэхүүнийг цохот сая тайлбарлалаа. 많은 젊은이들이 스마트 스토어를 꿈꾸는데 우리에게는 뭐가 있어요? 애터미 퍼스널 플랫폼 비즈니스가 있잖아요. За тэгээд одоогийн залуучууд өөрийн гэсэн одоо аппликейшнийг бүтээгээд өөрийн гэсэн зүйлийг бүтээхийг хүсэж байгаа смарт утсан дээр. За тэгтэл биднэрт аль хэдийнэ төгс болсон энэ атомын платформ бизнес байна. 나는 소비자만 모으면 되니까 얼마나 쉬워요. За тэгвэл биднэрт хийх зүйл байхгүй те зөвхөн хэрэглэгчдийг л олоход болно. 나로 연결된 원마켓이 글로벌 포함해서 100% 공유가 되고 За тэгээ надаас үүсэлтэй те нэг хүний компани маань глобалыг дамжаад олон улсын компани болдог. 내 플랫폼이 전 세계로 연결이 되고 Тэгэхээр таны платформ бизнес чинь дэлхийгээр тархсан байгаа. 시간, 장소, 내 능력, 내 인맥이 아무 상관이 없이 늘어난다는 거죠. 폭발적으로. Тэгэхээр дэлхийг холбосон энэ платформ бизнес маань бидний цаг хугацаанаас үл хамааран, бидний хөдөлж байгаагаас үл хамааран, бидний оролцоогүйгээр одоо дэлхийтэй холбогдоод тэлээд явждаг. 제가 요것 때문에 사실 애터미를 가슴 뛰게 생각을 했고요. 지금까지도 흔들림 없이 애터미를 열정적으로 하고 있어요. За Atomic-ийн энэ олон давуу талыг би харсан учраас сэтгэл маань маш их хөдөлсөн. Одоо ч гэсэндээ тэр ирч хүчээрээ, тэр итгэлээрээ энэ бизнесээ өргөжлүүлээд явж байгаа. 그러다 보니까 저도 우리 몽골 팀들과 열심히 재밌게 사업을 하고 있습니다. Тийм ч учраас би глобал дахь зах зээл буюу Монгол дахь зах зээлд өөрийн гэсэн партнертай болоод хичээнгүйлэн ажиллаж байна. 또 하나, 애터미는 가입비, 그다음에 사업 진입비, 그다음에 추천 수당 월간 유지비가 없으니까 비즈니스에 리스크가 없잖아요. За тэгээд бизнес ямар нэгэн шатлалтанд ордоггүй шалтгаанууд байгаа тий. Тэрний юу вэ гэхээр зардал байхгүй байдаг бас. Тэгэхээр бүртгэлийн хураамж гэж байхгүй, сар болгоны хураамж гэж байхгүй, хэн нэгнийг танилцууллаа гэж тухайн худалдаа авал заавал хийж бүртгүүлэх шаардлага байхгүй. 제가 예전에 12년간 자영업 했을 때는 가게 월세, 그죠? 그다음 관리비, 인건비, 재료비 엄청나게 많이 나갔기 때문에 매일매일 장사를 해서 그거 갚기 바빴어요. За би 12 жилийн хугацаанд хувийн бизнесээ ажилласан гэсэн тий. Хувийн нөгөө худалдааны бизнесийг ажилуулж ирсэн. 12 жилийн хугацаанд би дандаа нөгөө нэг сарын зардлаа, нөгөө түрээсийн зардлаа, нөгөө нэг бараа таталтаа, нөгөө нэг тог цахилгааны мөнгөө гэд байнгын зардалтай амьдэрсэн. Нөгөө нэг зардлуудаа нөхөхийн тулд 12 жилийн хугацаанд би тасралтгүй ажиллаж байна. 지금은 제 양 어깨에 날개를 단 것 같아요. Одоо би хичнээн сайхан санаа амар энэ бизнесээ хийж байгаагаа мэдэхгүй байна. Бүр миний нуруунд дээр далавч оргоцсон юм шиг тийм гоё хөнгөнөөр энэ бизнесийг хийдэг. 그다음에 또 수당의 상한선. 내가 지금 시작해서 늦지 않을까? 나보다 먼저 가입한 사람이 다 가져가지 않을까? 이런 생각을 했는데 수당의 상한선을 보고 나도 기회가 있구나 이렇게 생각을 했습니다. Тэгээд энэ бизнесийг судалж явах явцдаа нөгөө дээд хязгаар гэдэг зүйлийг олж хараад надад ч гэсэндээ боломж байгаа юм байна гэдгийг бас мэдэрсэн гин. Тэгэхээр хизээ эхэлснээс нь үл хамааран энэ дээд хязгаар зүйл байгаа учраас хүн болгонд бол өөр цаг хугацаа байдаг тий. Хизээ нэгэн цагт би энэ амжилтын оргилд хүрэх юм байна гэдэг итгэлтэй байдаг учраас одоо ч гэсэндээ хоцрохгүйгээр өргөжлүүлээ бизнесээ аваад явж байгаа. 애터미는 우리에게 자유를 선물해 줄 거예요. Тэгэхээр атоми бид бүхэнд эрх чөлөөг өгөх болно. 그리고 3대 상속이 있으니까 어때요? 나로부터 이제 가난은 끝. 이제 부자의 시작이 되는 이 애터미가 너무 행복합니다. За тэгээд атоми бизнес маань өөрөө 3 үедээ өвлөгддөг бизнес байгаа. За ядуу амьдрал надаар дуусах тийм миний ирээдүйн үр хойж үр хүүхдүүд маань баян амьдралаар амьдрах цаг үе бол өнөөдөр ингээд надаас ахуулаад өөрчлөгдөж байгаа гэсэн үг ээ. 자, 요거 우리 후원수당, 직급수당을 빼고도 누구에게나 열려있는 13억 6,300만 원 여러분들 다 준비가 되셨죠? 마음의 준비.
За тэгвэл за энэ урамшууллыг та бүхэн харж байгаа бах тий. Diamond Master-аас ахуулаад Imperial Master хүртэл олгогдох бэлэн мөнгөний урамшууллын зураг харагдчихээн. За тэгээ оноомны урамшуулал, цолны урамшуулал нэмэгдэхгүйгээр зөвхөн энэ цолонд хүрэхэд олгогддог бэлэн мөнгөний урамшууллуудын нийт хэмжээ байна. Монголоор бол 3 тэрбум 400 хэдэн сая төгрөг болж исэн. Энэ болгон та нарыг гэж боддог. 음, 저도 앞으로 이 방에 들어오신 모든 분들이 직급이 올라가고 할 때마다 눈여겨보고 박수를 쳐드리도록 하겠습니다. За тэгээ цаашдаа ч гэсэндээ та бүхэн эдгээр цолыг авах нь ойлгомжтой. Цаашдаа ч гэсэндээ Автомат Sage Master, Readers Club-ийн гишүүн, Royal Leaders Club-ийн гишүүн, Crown Leaders Club-ийн гишүүн болох нь ойлгомжтой. Та бүхний энэ амжилттай яваа байдлыг би холоос харж байгаа ч гэсэндээ алгаа таашид хизээд баяр хүргэнэ гэж амлаж байна. 정말 그런데 그럼 나는 어떻게 해야 성공을 할 수 있을까? 굉장히 중요한 부분입니다. Тэгээ бид нарыг хүлээгээд байж байгаа амжилтанд хүрэхийг хүлээгээд байж байгаа 3 тэрбум төгрөг маань хүлээгээд байж байгаа. Тэгвэл яаж бид нар тэр амжилтаа бүтээж тэр орлогод хүрэх юм бэ? 한국에는 세미나가 몽골보다 훨씬 많아요. 우리 몽골은 세미나 좀 적죠. За Солонгос бол Монголыг бодвол маш их семинаруудтай. 화요일 날 우리 졸자야 학교 이 줌 세미나가 정말 중요한 시스템인 것 같아요. За тэгээд хоёр дахь өдөр болгоны Золзаяагийн сургуулийн энэ маш чухал гэж бодчих. 네, 앞으로 우리 이 화요일 날 이 줌에서 많은 분들이 함께 하시면서 우리 성장해 나가면 정말 좋을 것 같습니다. Тэгэхээр цаашдаа ч гэсэндээ бид бүхэн хоёр дахь өдөр болгоны энэ сургалтаараа илүү хөгжиж, илүү дэвшиж, илүү амжилттай яваарай гэж бодож байна. сургалтандаа 자, 몽골에도 원데이 세미나, 석세스 세미나가 있지만 그 외에 요 화요일 줌 세미나도 있고 그 외에 그럼 내가 어떻게 더 잘하면 될까를 한 번씩 우리 보도록 할게요. Тэгвэл Монголд амжилттай актем гэж байгаа one day семинар гэж сард 1-2 удаа зохиогддог. За тэгээд онлайн семинар буюу 2 дахь өдрийн семинар байна. Тэгвэл тэрнээс гадуур яаж өөрийгөө хөгжүүлж ийж энэ бизнест амжилттай явах юм бэ? 첫 번째는 우리 사업이 보여주는 사업이에요. За нэгт нь маш сайн санаарай. Atomy бизнес бол харагддаг бизнес байгаа. 나를 파는 사업이기 때문에 내가 모델이고 내가 상품이라고 생각하시면 돼요. 그래서 나를 열심히 가꿔야 돼요. За тэгвэл өөрийгөө өөрчлөхөөс эхэлнэ гэж байна. Шууд хүний нүдэнд нөгөө харагддаг бизнес байдаг. Тэгэхээр өөрийгөө өөрчлөөд өөрөө одоо энэ компани бүтээгдэхүүнэнтэй ямар байгааг өөрөөрөө илтгэж явах хэрэгтэй. компани ямар байгааг өөрөөрөө үлгэрлэж явах хэрэгтэй. 그래서 피부도 가꾸고 의상도 체크하고 잘하고 계시죠, 여러분들? Хүн болгоно л барыг мэдчихэж байгаа бах тий. Өөрийнхөө арсыг өөрчлөн, царайг өөрчлөн, хувцлалтаа өөрчлөн бүгдээрээ энийг сайн хийгээд байж байгаа зү. 그리고 이런 교육 프로그램에 적극적으로 참여해야 돼요. 특히 몽골 같은 경우는 프로그램이 많지가 않기 때문에. За тэгээд сургалтад бүх төрлийн сургалтанд оролцож явах хэрэгтэй. Хоцролгүйгээр оролцож явах хэрэгтэй гэж боддог. Ялангуяа Монгол сургалтууд маш цөөхөн байдаг шүү дээ. Тэгэхээр өөрөө хайж энэ сургалтуудад оролцох нь маш чухлаа. 세 번째는 리더. 나를 이끌어주는, 내 길을 안내해주는 리더와 마음을 맞추는 게 굉장히 중요해요. За гурав дахь чухал зүйл нь манлайлагчтай, хамтарч тэ нэг баг болж ажиллах хэрэгтэй гэнэ. Чамайг сайн чиглүүлж өгдөг, чамд урам зориг өгдөг хүнтэйгээ сэтгэл нийлсэн хүнтэйгээ ингээм хамтарч ажиллах нь чухал. 네 번째는 내가 제품을 애용하면서 제품을 아는 것이 굉장히 중요해요. За тэгээд бүтээгдэхүүний талаар маш сайн мэдлэгтэй байх хэрэгтэй. бүтээгдэхүүнээ маш сайн хэрэглэдэг байх хэрэгтэй. 그리고 우리는 비즈니스잖아요. 늘 목표 설정을 하고 내 거 관리하는 것도 굉장히 중요합니다. Бид бүхэн бол бизнес хийж байгаа. Бизнесийг эрхлээд явж байгаа хүмүүс учраас заавалчгүй өөрийн гэсэн зорилготой очих зэгтээ өөрийгөө хяндаг байх хэрэгтэй. 그리고 시스템을 내가 계속 복제를 해 나가는 거예요. 네. Тэгээд 6-ад нь болохоор би системийг даган дуурайж явах хэрэгтэй. 그럼 어떻게 복제를 하지? 내 파트너와
계속 시스템을 함께 하면 복제가 돼요. За тэгээ яаж системийг даган дээр явах вэ гэхээр системд өөрөө оролцохоосоо бүх зүйл эхэлдэг. Партнеруудаа оролцуулахаас эхэлдэг. Нэг системд партнертайгаа хамтдаа хамрагдаад байх юм бол яг адилхан болно л гэсэн үг. 그다음 일곱 번째는 내가 팀을 위해서 다 헌신을 할 줄 알아야 되는 거예요. За долоо дахь чухал зүйл нь юу вэ гэхээр багийн ажиллагаа, хамтын ажиллагаанд үнэтэй цаг хугацааг зориулах хэрэгтэй. 스폰서에게는 예스를 하면서 따라가고 파트너는 내가 열심히 섬겨주는 거예요. За спонсортой бол бид бүхэн yes гэж хэлээ чиглүүлсэн замаар нь хамтдаа явах хэрэгтэй тий. Тэгвэл партнеруудаа бид бүхэн хүндэлж хамтдаа зөв чиглүүлж урагшлах хэрэгтэй. Тэгэхээр багийн үйл ажиллагаагаа бид бүхэн гат бүх болгох хэрэгтэй. 그리고 애터미 사업은 우리가 대대손손 내가 부자로 사는 사업이기 때문에 내가 꾸준히 인내심을 가지고 진행을 해 나가야 돼요. Тэгэхээр Atomy бизнест бид бүхэн удаан хугацаагаар энэ бизнесийнхаа хамтрагчтай, спонсоруудтайгаа ажиллах хэрэгтэй болдог. Тэгэхээр тууштай байдал хэрэгтэй. За тэгээд төвчээр хэрэгтэй. 그리고 SNS 요즘 스마트폰 정말 여러분들 잘 다루시잖아요. SNS를 통해서 애터미를 많이 알리는 노력들을 또 이제 보너스로 하시면 될 것 같아요. Тэгвэл амжилтанд хүргэх системийн 9 дэх шат нь бол SNS гэдэг нь нөгөө нэг интернет орчинг ашиглаж бизнесээ олонд таниулах. 그리고 우리 애터미의 비즈니스 철학을 이해를 하셔야 내가 지치지가 않거든요. 우리가 사업을 하다 보면 힘들 때도 많잖아요. 그렇지만 이 애터미에 대해서 내가 굳건한 믿음이 있으면 흔들리지 않아요. За тэгээд 10 дахь чухал зүйл нь юу вэ гэхээр Atomy-гийн гүн ухааныг ойлгохоо гэж байна. Atomy бизнесийн гүн ухаан алсын харааг нь ойлгоод явах юм бол бид нар бизнестэй төвчээртэй тууштайгаар ингээ үлдэх боломжтой байдаг, амжилттай өргөжлүүлэх боломжтой байдаг. 마지막으로 우리가 후원 수당은 어때요? 매일매일 발생하는 수당이잖아요. 그리고 직급 수당은 어때요? 15일에 한 번씩 발생하는 수당이잖아요. 이것들을 내가 철저하게 분석을 하고 스폰서에게 피드백을 하고 수정을 해 나가는 것들을 계속 반복을 해야 돼요. Тэгэхээр Atomy-гийнхоо нөгөө маркетингийн талаарх бүх мэдээллийг нарийн нэхур маш сайн задлаж судлах хэрэгтэй гинэ. Бас өөрөө бас мэдээлэлтэй байх хэрэгтэй. Одоо жишээ нь 7 хоног болгоны 2 дахь өдөр урамшуулал ордог тий. Тэр ямар хэлбэрээр урамшуулал орж ирдэг вэ? Яаж тэнцвүүлж явдаг вэ? За тэгээд цолны урамшуулал сарда 2 удаа орж ирдэг тий. Тэгвэл ямар өдөр орж ирдэг вэ? Зэргийг спонсортойгоо хамтдаа ярилцаад ч юм уу, спонсороор шалгуулад ч юм уу. Тэгэж мэдлэгээ дээшлүүлж явах хэрэгтэй. Задлаж шинжилж явах хэрэгтэй гэдэг. 이것들을 잘하는 파트너를 만들고 싶죠. За энэ бүх зүйлийг өөртөө бий болгосон энийг хамгийн сайн хийдэг партнертай болмоор байгаа зү тий. 내가 이런 사람이 되면 됩니다. Энэ бүх зүйлийг мэддэг партнертай болохыг хүсэж байгаа зү тий. Тийм тул өөрөөлөд энэ бүх зүйлийг мэддэг байх хэрэгтэй. 네, 좋습니다. 자, 우리가 많이 부족하지만 열심히 계속 이 방향을 잡고 가다 보면 반드시 성공은 우리와 함께 할 거라고 생각을 합니다. Тэгээд энэ болгоныг өөртөө бий болгоно гэдэг маань өөртөө нөгөө тэмцэлдэх зүйлүүд маш их гарч ирдэг тий. Бид нар мэдээж чадвартай мундаг хүмүүс биш. Гэхдээ энэ болгоныг хичээнгүйлэн хийгээд баримталж яваад санаж явах юм бол эзээ нэг өдөр бид нар амжилтанд хүрнэ. 우리 몽골 팀들도 세미나하고 스킨케어하고 나 자신 팩하고 나를 가꾸고 팀 미팅하고 이런 것들 많이 하시죠? манай Монгол маань ч гэсэндээ Монгол лидерүүд маань ч гэсэндээ маска тавиад өөрийгөө арчлаад зургаа оруулаад багаараа уулзалт хийгээд явдаг ба. 네. 저도 한국에서 똑같아요. 사업하는 방식은. Бидний одоо бизнесээ явуулж байгаа арга барил яг адилхан. 네. 요거는 제가 한국에서 우리 파트너들하고 활동하는 사진입니다. Энэ бол би Солонгост өөрийнхөө партнеруудтайгаа бизнесээ ингээ явуулж байгаа зурагнууд байна. 그리고 요거는요. 제가 한 2년 된 것 같아요. 우즈벡을 방문을 했을 때 우즈벡에서도 마찬가지예요. 세미나를 하고
미팅을 하고 스킨케어하고 이렇게 했습니다. Энэ Узбек давхуулсан зураг байна. Узбек дахь манай партнерууд байна. Узбект ч гэсэндээ яг адилхан өөрийгөө арчлаад, маск тавьсан зургаа тавиад, уулзалтанд хамтдаа оролцоод, багаараа уулзаад ингээд нөгөө бизнесийн маань арга барил явагддаг. 자, 요거는 제가 말레이시아를 방문했을 때 또 그리고 우리 말레이시아 팀들도 마스크 스킨케어 하고 그다음에 세미나 하고 워크숍 하고 이런 모습들이에요. За энэ болохоор манай Малайз дахь багийнхан байна. Малайз ч гэсэндээ ялгаа байхгүй. Скин кэр, арьс арчилгаагаа хийгээд, зургаа тавиад, семинарт оролцоод, багаараа уулзаад, воркшоп хийсэн зурагнууд байна. 애터미 사업이 되게 쉬운 것 같아요. 왜냐면 앱솔루트 스킨케어 6종하고 이브닝 케어 4종만 있으면 사업이 저절로 되는 것 같아요. Атами бол маш амархан бизнес гэж боддог. Яагаад вэ гэхээр evening care set. За absolute sale active set. Энэ хоёр байхад л ерөөсөө бизнес дэлгэрээд явчихна шүү дээ. Автоматар хаашаа явцдаг. 여러분들도 그렇게 생각하시죠? Та бүхэн ч гэсэндээ тэгж бодож байна уу? 네. 요것도 또 우리 파트너 사장님이 우리 몽골에 제4나로 1호 센터를 오픈했을 때 제가 우리 파트너들하고 함께 또 사진을 찍은 겁니다. Энэ бол би Монголд очиж исэн үеийн зураг байна. Манай багийн партнер маань Монгол дахь центрээ нээж исэн үеийн зураг байна. 네, 우리 졸자야 본부장님도 보이네요. Залзая Star Master ч гэсэн харагдаж байгааз. 이렇게 즐겁게 사업을 하면서 저도 꿈이 있어요. За ингээд маш хөгжилтэйгээр гой сайхнаар бизнесээ үргэлжлүүлж бид нар явдаг. За надад ч гэсэндээ хүсэл мөрөөдөл байгаа. 저는 12년간 오프라인 프랜차이즈를 하면서 항상 아침에 일어나서 준비를 해서 가게에서 하루 종일 보냈어야 했어요. За тэгээ 12 жилийн хугацаанд би хувийн бизнесээ хийж байхдаа өдөржингөө дэлгүүр дотроо л байх хэрэг гарсан. 그러다가 애터미를 만나니까 제가 새가 된 것 같았어요. За тэгээд Атомитой уулзсан цагаас ахуулаад би яг шуур шиг болсон. 그리고 애터미 비즈니스는 지금 시대에 너무 딱 맞는 사업인 거예요. За тэгээд Атоми бизнес маань яг орчин үеийн бизнес гэж хардаг. Яг одоогийн энэ цаг үед тохиромжтой бизнес гэж бас хардаг. 자, 저는 이 애터미를 통해서 저는 우리 지금 남편이 뭐 생활비를 지금까지 벌어다 주지만 제가 54살이거든요. 이제 앞으로 걱정하지 마. 우리 미래는 애터미가 책임져. 이렇게 이제 제가 우리 남편에게 선포를 했습니다. За одоо манай нөхөр ч гэсэндээ ажиллаа хийгээд амьдралаа залгуулад явдаг. Одоо хүртэл ажилдаг. Би бол өөрөө 54 настай. Гэхдээ ирээдүйдээ бид хоёр санаа зовхгүй байгаа. Атоми бид бүхний ирээдүг аль хэдийнэ батлан дааж өгнө гэсэн итгэлтэйгээр нөхөртөө байнга хэлдэг. 아마 한국보다 몽골 부자들은 집이 2개는 더 필요할 것 같아요. 땅이 넓어서. 근데 한국 부자들도 집을 2개를 갖고 싶어 해요. За тэгээд баян хүмүүс бол маш их хэмжээний нөгөө үл хөдлөх хөрөнгөтэй байдаг тий. Монголд ч гэсэндээ доор хаяж бид нар 2 үл хөдлөх хөрөнгөтэй байх хэрэгтэй. 그래서 저는 많은 파트너들 초대할 수 있는 세컨하우스를 더 럭셔리하게 만들고 싶어요. За миний мөрөөдлүүд одоо өөрийнхөө мөрөөдлийг бүр тоотой бичсэн байна. Мөнгөн дүнтэй. За тэгээд энэ second house гэдэг ийм хаус байдаг юм байна. 2 тэрбумын үнэтэй. 그리고 저는 우리 친정 부모님은 돌아가셨지만 우리 시부모님은 2분 다 살아계신데 지금 아직도 생활비 200만 원 못 드리고 있어요. 그래서 200만 원은 반드시 애터미를 하면서 드리겠다는 게 이게 제가 꿈이에요. За тэгээд аав ээжтэй сарын амжиргааны зардал гэж 2 сая воныг өгөх энэ мөрөөдөл маань байсаар байгаа. Одоохондоо 2 сая воныг харах өгч чадахгүй байна. 그리고 애터미는 내가 로얄 마스터, 크라운 마스터, 임페리얼 마스터 내가 3번의 이상 그 크루즈 여행의 기회가 있잖아요. 그걸 다 누려야 되지 않겠어요? За тэгвэл Атомигоос амжилтанд хүрээд бид нар Royal Master-аас ахуулаад 3 удаагийн A зэрэглэлийн круиз аялал бид нарыг хүлээж байгаа тий. 애터미가 글로벌 비즈니스다 보니까 파트너들 후원 가면서도 여행이 되는 이런 신나는 일들이 생기더라고요.
Тэгээд Atomy бол өөрөө глобал бизнес байгаа. Партнерууд дээрээ очиж бизнесээ танилцуулангаа давхар аялж идэг. 파트너 후원 갔다가 파트너하고 관광도 하고 맛있는 것도 먹고 너무 신나는 것 같아요. Atomy бизнес чинь маш гоё шүү дээ. Тэг партнертайгаа уулзангаа, бизнесээ ярингаа, төлөвлөгөөгөө гаргангаа, амттай хоол идэн, аялал зугаална. 음. 우리 이 방에 들어오신 우리 졸자야 본부장님의 파트너들, 제 파트너들 성장해 나가고 임페리얼까지 갈 때까지 함께 하면서 박수 쳐주고 도와드리고 하는 그런 꿈을 꾸면 전 지금도 사실 가슴이 뛰거든요. Тэгээ ирээдүйн өөрийнхөө одоо бид бүхэн амжилттай өдөр төрхийг бодоод үзээрэй. Орчуулгын маань хийж байгаа зал заяа Star Master-ийн багийнхан, за манай багийнхан гэ бүгдээрээ хамтдаа энэ крүүз аяллаа эрхээ аваад энэ тэр усан онгоцон дээр сууж байгаа, энэ хүсэл мөрөөдлүүд биелсэн партнеруудтайгаа ингээд суугаад байж байгаа тэр өдөр төрхийг төсөөлөд бодоход одоо ч гэсэндээ миний зүрх маш хүчтэй цохилдог. 애터미가 가치가 있는 게 결국은 집단, 우리 공동체가 같이 성공을 할 수 있다는 게 굉장한 가치인 것 같아요. Тэгэхээр Atomy-д байгаа хамгийн гол үнц нь юу вэ гэхээр энэ хамтын үйл ажиллагаа. Баг хамт олноороо бий болгож байгаа энэ амжилт хамгийн үнцэнтэй зүйл гэж боддог. 그리고 마지막 요 사진은요, 콜롬비아의 에나벨이라는 너무너무 예쁜 제 딸이에요. 제가 컴패션을 통해서 후원하고 있는 이 친구를 지금 5년째 이상 이제 후원하고 있는데, 저는 애터미를 통해서 누적 100명을 반드시 채우고 싶습니다. За тэгээд Compassion гэдэг энэ олон улсын байгууллага байдаг. Одоо мөрөөдлөө алдсан хүүхдүүдэд итгэл найдвар нь болж нөгөө хандивлагч болдог байхгүй юу. Тэгээ Enabel гэдэг энэ охины ээж нэг гинэ юм аа Sharon Rose Master энэ охин цар болгон одоо мөнгө явуулдаг. Тэгээ сургалтын төлбөрийг бас өгдөг. Тэгээ цаашдаа нэгэн хүүхдэд биш энэ Compassion бүртгүүлсэн итгэл найдваргүй болсон хэцүү амьдралтай хүүхд 100 хүүхдийн би одоо ээж болноо. Тийм зорилготой байдгаа гэж. Тийм мөрөөдөлтэй байдаг. 나는 아들 둘만 낳았지만 이 애터미를 통해서 많은 딸들이 생길 것 같아요. Би өөрөө бол хоёр хүүтэй. Тэгвэл Атомыгаар дамжуулаад маш олон охидуудтай болно гэж боддог. 네. 자, 우리 한국에 교토 삼굴이라는 이게 말이 있어요. Солонгост нөгөө угаасаг туулай 3 замыг хайдаг гэж юм зөөр үг байдаг. 네. 지혜로운 사람은 한 개의 한 개의 잠만 가지고 가지 않는다는 뜻이죠. Ухаалаг хүн бол хизээч нэг зүйлд найддаггүй гинэ. 특히 요즘처럼 불확실한 미래에 내가 갖고 있는 이 지금만이 전부가 될 수가 없다는 거죠. 불안하잖아요. За тэгээд одоогийн яг цаг үе бол туйлбаргүй цаг үе байгаа тий хаашаа ч ингэж өөрчлөгдөж болно. Ялангуяа одоо цагт бол бид нэр ирээдүгөө бодсон ухаалаг үйл хөдлөл хийж ирээдүйдээ бэлтэж явах хэрэгтэй гэнэ. 그래서 내가 지금 먹고 사는데 뭐 안정적이라고 하더라도 그때 미래를 준비하기 가장 좋은 때라고 하더라고요. За тэгвэл бид нар бол одоо яг идэж уухаар үйлээр дутхгүй өнөө маргааштай сайхан амьдарчиж болно. Одоо яг ойрын 5-10 жилдээ гайгүй амьдралтай байж болно тий. Санаа зовхгүй болно. Гэтэл ирээдүй яаж өөрчлөгдөхийг, жилийн дараа юу өөрчлөгдөхийг хэн ч мэдэхгүй. Ялангуяа одоо үед. Тийм учраас одооноос ахуулаад ирээдүйдээ бэлтгээд нэг зүйлийг ч гэсэндээ бариад авахд алдах зүйлгүй. барьж явах ёстой үе гэж байна шүү. 그래서 저는 여기에 들어오신 여러분들이 애터미를 만났잖아요. 만났기 때문에 이걸 절대 놓치지 않으셨으면 좋겠어요. Тэгэхээр өнөөдөр энэ семинарт орж ирсэн Atomy-тэй учирсан байгаа энийг багаж хэрэгслээ болоод явж байгаа Atomy гэдэг зүйлийг мэдээл авсан бол та бүхэн маш азтай байна гэж хэлмээр байна. Битгий орхиорой гэж хэлмээр байна. 애터미는 우리에게 선물이고요. 우리 미래를 완벽하게 보장해 줄 수 있는 완벽한 도구입니다. Atomy бол бидний хувьд маш том бэлэг. Atomy бол бидний хувьд маш том бэлэг бас ирээдүг маань бат бөх хамгаалж өгөх зүйлээ. 자, 여러분들 화면 공유는 끝냈고요. 저는 여기 오늘 들어오신 분들 되게 많이 들어오셨어요. 정말 저도 놀라울 정도로 우리 몽골 팀들이 똘똘 뭉쳐서 굉장히 시스템적으로 잘 가시는 것 같아요. 그래서 박수를 보내드리고
Тэгэхээр атомын бол бидний ирээдүг батланда хамгийн том баталгаа болох нэ. Өнөөдөр орж ирсэн семинартаа орж ирж байгаа атомын юу гэж харж байгаа миний алсын хараг ингээ хамтдаа харилцсан та бүхэндээ маш их баярлалаа гэж хэлье. Монгол дахь багаараа маш сайн ажилдаг нийтж хамтын энэ амжилтыг мэдэрсэн хүмүүс гэж бодож байна. Тийм ч учраас та бүхэндээ баяр хүргэмээр байна гэж. 여러분들이 애터미를 만난 것을 진심으로 축하드립니다. За мөн атомитой учирсанд та бүхэнд баяр хүргэе гэж хэлмээр байна. 자, 다음에 제가 2월쯤에 몽골에 가서 여러분들 또 한번 만나도록 합시다. 카메라가 위로 갔어요. За дараа нь Монголд очихороо та бүхэнтэйгээ дахиад уулзнаа. Бүгдээрэнд нь маш их баярлалаа. 자, 모두 들어주셔서 감사합니다. 감사합니다, 용화 국장님. За, 용화와 Sharon Rose мастертай баярлалаа гэд бүгдээрээ бас алгаад тавьцгаая. За тэгээд өнөөдрийн маань семинар энэ хүртэл байлаа. Бүгдээрнийхээ дууг нэгээд хамтдаа бүгдээрээ урайгаа эрч хүчтэйгээр чанга дуугаар хамтдаа хэлцгээе. Дуугаар хэлцгээгээрэй. Дуугаар хэлцгээ. Бүгдээрээ урайгаа 수고하셨습니다. 사랑합니다. 선생님 감사합니다. 수고하세요. 바이바이. 반갑습니다. 선생님 감사합니다. 감사합니다. бүгдээрээ семинар тэгээд дараа маш олон хүмүүст энэ атомын гайхамшигыг бүгдээрээ семинартай урьдцгаая. Тийм өрөө гаргамаар байна. За тэгээ энэ оны ураа бол болохгүй бүтггүй гэдэг үгийг амнаасаа гаргаж болохгүй ураатай байгаа шүү. Болохгүй юм бодогдох юм бол стоп. Орогшаа бүгдээрээ орогшаа хараад амжилтын өв тэмүүлцгээе. Бүгдд нь амжилт хүсье. Баяртай, баярлалаа. Баярлалаа.